Америкийн алдартай жүжигчин, кино продюсер, кино зохиол, Алтан бөмбөрцөг кино наадмаас 2, мөн Британийн кино академийн шагналын эзэн Forbes сэтгүүлд түүний талаар Мэттийн тоглосон кино бүр маш өндөр ашиг орлого авчирдаг гэж тодтогсон энэ хүнийг Мэтт Дэймон гэдэг. Түүний амьдралын намтар амжилтанд хүрэхэд нөлөөлсөн тухай ярьсан ярилцлага зэргийг төвөрлөн та бүхэндээ хүргэж байна. Мэттью Пейж Дэймон нь 1970 оны 10 дугаар сарын 8-нд Массачусетс мужийн Кембриж хотод төрсөн. Харвардын их сургууль байдаг алдартай хот билээ. Түүний аав Кент Дэймон татварын байцаагч, ээж Нэнси Карлсон Пейж нь Леслиг их сургуулийн профессор юм. Аавынхын талаас Шотланд англи гаралтай хүмүүс байдаг бол ээжийн талаас өвөө нь Финлянд, эмээ нь Швед хүн байжээ. Ах Кайл Дэймон нь баримлчин зураач хүн юм байна. 1973 онд Мэттийг 3 нас хүрээгүй байхад эцэг эхэн салсан байна. Тиймээс ахтайгаа хоёулаа ээж дээрээ өсжээ. Мэтт 8 настайдаа өөрийн холын хамаатан болох Бен Аффлектэй танилцсан байна. Тэр үеэс эхлэн Мэтт Бен хоёрын сургуулийнхаа драмын дууланд хамт явдаг болов. Тэд зэрэгэлдээ амьдардаг байсан бөгөөд тэр цагаас эхлэн тэр хоёрын үерхэл эхэлж мөн урлын амьдрал дээрч хамтрагчд болсон байна. Мэтт нэгэн ярилцлагандаа хэлэхдээ би Бентэй нөхөрснөө маш том аз гэж боддог. Ийм найзтай байгаагүй байсан бол яах байсан болоо гэсэн бодорч орж ирдэг шүү. Бид хоёр урлагийн замаар хамт алхаж байгаадаа ч баяртай байдаг гэжээ. Ахлах сургуулаа дүүргээд Бен жүжигчин болох хүсэлтэд хөтлөгдөн Нью-Йоркийг зорьсон бол Мэтт Харвардын их сургуульд орох шалгалтандаа бэлтгэхээр үлдэв. Ингээд Харвардын их сургуульд суралцж байгаад кино жүжигчин болохоо аав ээжтэй хэлэн сургуулаа орхисон байна. Хэдийгээр гэр бүлийнх нь түүний жүжигчин болох сонголтыг эсэргүүцэж байсан ч өөрийн хүсэл мөрөөдөлтөд хөтлөгдөн Нью-Йорк хотын өөрийн цуглуулсан $200-тойгоор зоржээ. Түүний хамгийн анхны бүтээсэн дүр нь Жулия Робертсын гол дүртэн тоглосон My Stick Pizza киноны жижиг дүр байлаа. Энэ кинонд Мэтт нэг л өгүүлбэр хэлэх зураг авалтыг бүтэн 3 өдөр Коннектикут мужид авчээ. 3 өдрийн турш ганц өгүүлбэр хэлэхийн тулд оройн 5-аас өөрийн 5 хүртэл зураг авдаг байлаа. Одоо бодоход тэр үед кино бүтэж байгаа энэ бүх ажлыг хараад кинонд дурлсан гэж хэлж болно. Тэр бол миний амьдралын хамгийн сайхан үе байсан гэжээ. Мэттийг Лос Анжелест ирэхэд Бен төрүүлээд ирчихсэн байлаа. Тэр хоёр дундын данстай байсан бөгөөд олсон бүх орлогоо тэнд хоримтлуулан зөвхөн Нью-Йорк явж дүрийн шалгаруултанд орохдоо л хэрэгэлдэг байв. Заримдаа тухайн данснасаа видео тоглоом тоглох гэж хаяа нэг $10 авна. Тэр үед амьдрахад мөнгө хэрэгтэй байсан тул олон ажил хийж байсан. Бен бит хоёрт ажил хэрэгтэй байдаг. Гэтэл тийм амар кинонд дүр олдохгүй. Лос Анжелес юм уу Нью-Йоркод кинонд дүр аавна гэдэг маш хэцүү. Бид хоёр залуу, урам зоригтойч байсан. Маш их нэрхтээ хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байлаа. Гэтэл бид нар шиг жүжигчин болох мөрөөдөлтөө мянган залуус байсан учраас бид хоёр өөрсдөө кино зохиол бичиж түүндээ дүр бүтээх зорилготойгоор ажиллаж эхэлсэн. Энэ кино зохиол нь ирээдүйд тэр хоёрт аз авчрах Good Will Hunting кино байсан бөгөөд кино студиуд уг зохиолоо санал болгоход тэр хоёр гол дүрийг өөрсдөө бүтээнийхэд татгалзаж байв. Эцэст нь уг зохиолыг Miramax кино компани худалдаж авсан ба 1997 онд Мэтт Бен хоёрт Оскар авчирсан бүтээл болжээ. $10 сая төсвөөр бүтсэн уг кино дэлхийн кино зах зээлээс $225 сая ашиг авчирсан байна. Ингээд алдартай кино найруулагч Стивен Спилберг өөрийн кинонд тоглохыг урьж энэ кинонд та бидний маш сайн мэдэх Цэрэг Райныг аварсан кино байсан юм. Энэ үеэс түүний Холливуудын од болох гараа нь эхэлжээ. Мэтт олон киноны гол болон туслах дүрүүдэд тоглосноос алдартай бүтээлүүдийг нь дурдвал Цэрэг Райныг аварсан нь Авьяаслаг Реплей, Сириана, Departed, Оушны цувралууд, Джейсон Борны цувралууд, Ялагдшгүй, Канделабрагийн ард, Ногоон гэрэл төсөл, Марсиан, Далайн эрэг дээрх Манчестер, Форд ба Феррари. Мэтт сэтгүүлчд өгсөн нэгний ярилцлаганда манай ахлах сургуулийн жүжигийн ангийн багш надад хүчтэй нөлөөлсөн гэж боддог. Түүний хэлсэн хэдхэн үг, "Хүү минь зөвхөн дуртай урдах ажиллаа л хий.
Энэ үгнүүд нь миний хийж байгаа ажил бүтэмжгүй байсан ч би урдах ажлаа хийсээр л байсан. Шантрах үед багшийн хэлсэн эдгээр үгнүүд ажлаа үргэлжлүүлж хийх шалтгаан болдог байлаа. Танд ямар нэгэн дүрийг санал болгохоос өмнө хичнээн чадaltaй жүжигчдэд тухайн дүрийг санал болгосон бол гэж бодох хэрэгтэй. Нэгэн туслах дүр тоглоход надаас юу гарч болох талаар бодоод тухайн дүрд олон жилийн өмнөх хүн туранхай байх хэрэгтэй учраа нэлээд жин хаяж дараа нь одоо цагийн дүр дээр жингээ нэмж байлаа. Энэ нь тэр үед эрүүл мэндэд нөлөөлж удаан эмчилгээ хийлгэж байсан юм. Хэдийгээр жижигхэн дүрч өөрөөс шалтгааллах бүх зүйлийг зориулахыг хичээж байсан. Том Хэнкстэй хамт нэг кинонд тоглож байх үед надад хэлсэн үгийг одоо хүртэл санадаг. Би түүнээс Джеки Глисонтай хамт нэг кинонд тоглоход хэр байсан бэ гэхэд тэрээр хэдэн секунд бодож байснаа. Би одуудтай хамт ажиллахдаа тэднээс айхгүй байх хэрэгтэй юм байна гэж өөртөө хэлсэн. Би юу гэсэн үг вэ гэхэд би түүнийг од гэж харахаа байгаад энгийн хүү гэж харилцаж ирснээс эхлээд хамтар тоглоход маш хэлбэр болсон гэж үлээ. Та түүний үгийг дагсан уу? Тийм, би Том Хэнксээс айхаа болсон. Хэрэв та хэн нэгний өмнө өөрийгөө дорд үзэх юм бол танаас юу ч гарахгүй. Жүжигчин хүн амжилтанд хүрэхэд зөвхөн дүрдээ сайн тоглох, дүрийн үгээ цээжээр мэддэг байх нь гол байж болох ч хүн чанараа гээж болохгүй. Хүнээрээ л байх нь чухал юм. Мэтийн хувийн амьдралын талаар хэлэхэд тэрээр Люсианна гэх Аргентин эмэгтэйтэй анх 2003 онд түүнийг Майамид барменаар ажиллаж байхад танилцжээ. Тэр үед Мэт аавын хамтаар Стако Нью киноны зураг авалтыг хийж байсан юм. Тэд 2005 онд хурмай хийн одоо 4 охидын хамтаар амьдардаг. Мэтээс аз жаргалтай гэр бүл гэж юу болох талаар асуухад би өөрөөсөө ч энэ асуултыг асуудаг байсан. Гэтэл хариулт нь маш энгийн байж, миний Люситэй уулзсан нь хамгийн том аз байсан. Би түүний оронд өөр ямар ч эмэгтэйг төсөөлдөггүй. Гэр бүлийн хүмүүс бие биендээ зөвхөн хайртай байхаас гадна найз, хамтрагч байж чадна гэдэг нь бат бөх гэр бүл байхын нууц гэж боддог. Мэт Дэймон зөвхөн алдартай жүжигчин, зохиолч, продюсер байхаас гадна хүүхэлдэйн болон баримтат кинонуудад дуу оруулсан байна. Мөн Бен Аффлектэй хамтран 2 кино продакшн байгуулжээ. Тэрээр Water.org, H2O Africa Foundation сангүйсгэн байгуулсан бөгөөд Feeding America, One Campaign зэрэг байгууллагуудтай хамтран сайн үлсийн ажилд идэвхтэй оролцдог нэгэн билээ. Анхаарал тавьж үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээрээ эргэн уулзцгаая.